Тэгэхээр нөгөө талд Америк нэгдсэн улсын төв командлал даваагаар ихт Ираны өмнөд хэсэгт өөрсдийн тодорхойсноор хамгаалтын шинжтэй цэргийн зохицлууд хийсний мэдгдлээ. Энэ мэдгдэл Америк нэгдсэн улс болон Ираны хэлцээний төлөөлөгчид Ормосын хоолойг дахины хинхийн тохиролцоон дээр ажиллаж байгаа яг тэр үед гарч байна. За энд нэгэн тод зөрчил ажиглагдаж байгаа юм. За нэг талаас хоёр улсын дипломатууд хэлцээрийн ширээний ард сууж байгаа бол нөгөө талаараа Америк нэгдсэн улсын зэвсэг түвшин Ираны нутаг дэвсгэрт зэрэгцэн цохилт өгсөөр байна. Энэ нь өнөөгийн ойрхот орнуудын бодит дүр зургийг илэрхийлэх үс үйл явдал юм. 4-р сарын 8-наас хэрэгжиж эхэлсэн гал зогсоох тогтолцоо бодитоор бүрэн хэрэгжиж чадалгүй, хоёр тал хэлэлцээ хийж байх зураа зэрэг цэргийн шахалтаа хадгалсаар байна. Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп бям гарагт Ирантай байгуулах энхийн тохиролцоо үндсэндээ тохиролцсон бөгөөд удахгүй нийтэд танилцуулна гэж мэдэгдсэн юм. Түүний мэдээлснээр хэлэлцээрийн хүрээнд Иран улс Ормосын хоолойг дахин нээх бөгөөд хэрв хоолойг нээж чадвал дэлхийн шатхууны үн богино хугацаанд буурах боломжтой гэж үзэж байгаа. Учир нь нийлүүлэлт доголдлоос хойш эрчим хүчний үн мэдэгдэхүйц өсөд байгаа. За гэвч Ираны төрийн хэвлэлүүд эсэргээрээ эрс болгоомжилсон гаястай байр суурь илэрхийллээ. Ираны төрийн дэмжлэгтэй Фарс агентлаг Трампын мэдгдлийг бүрэн бус бөгөөд бодит байдалтай нийцэхгүй хэмээн тодорхойлж ямар ч тохиролцоо байгуулагдсан Ормозын хоолой Ираны удирдлагын дор хэвээр байна гэж мэдэгдэв. За Монголын үзэгчдийн хувьд энэ мөргөлдөөний эдийн засгийн үр дагавар бодиттой нөлөөтэй хэвээр байгаа гэсэн үг. Ормозын хоолой удаан хугацаанд хязгаарлагдсан хэвээр байх нь дэлхийн газрын тосны үнийг өндөр түвшинд хадгалж улмаар шатхуун, тээвэр болон өргөн эргэлээний барааны үнэд дарамт үзүүлэх эрсдэлтэй. Өөрөөр хэлбэл хоолой хаалттай байх өдөр бүрийн өртөг дэлхийн эдийн засгаар дамжин мэдрэгдэж байгаа. Трампын өнгөрсөн бям гарагт зарласан хэлэлцээр нь энэ 7 хоногт бодит гэрээ болж хэрэгжих үү эсвэл нурж унах уу гэдэг нь өнөөгийн дэлхийн улс төрийн хамгийн чухал нээлттэй асуултын нэг болоод байна.